Би нөгөө ингээд тест хийлгэсэн чинь нөгөө хүүхэд маань жоохон хийдэг байхгүй. Тэгээ ээж нь болохоор тэгсэн. Чи сайн хийжүүл ээж нь ингээд нөгөө гандан дагуулж явна шүү гэдэг байхгүй. Тэгсэн нөгөө хүүхэд маань амар хурдан хийсэн байхгүй. Тэгээд нөгөө хүүхэд маань юунд дуртай байсан бэ гэсэн чинь лам дуртай байсан. Тэгээд хэд явцуу сонирхол нь тэр. Тэгтээ яагаад лам дуртай болсон юу нь гоё юм битгэхгүй. Тэгтэл л өөрөө дуртай. Хүүхэд радио 107.5-аас бэлтгэн хүргэж байгаа Хүүхэд мэдээ хөтөлбөрийн өнөөдрийн зочноор Монголын скаутын холбооны дэргэдэх Бид чадна скаут бүлгийн сэтгэл зүйч Ням Пагам өргөдөө оролцож байна. За хүрэлцээрсэнд баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хоёлаа яг энэ хүү одоо Бид чадна гэдэг бүлэг бол өөрөө одоо онцлогтой юм. Аутизмтай хүүхдүүд болон энгийн хүүхдүүд хамтран одоо хөгжиж байгаа. Үүн дээр одоо та яг энэ аутизмтай хүүхдүүдийн сэтгэл зүг ойлголтол дээр яг сэтгэл зүйчинд хийж байгаа. Тэгэхээр хоёлаа ер нь яагаад та заавал энэ газрыг сонгож ирээд ингэ сэтгэл зүйчинд хийж байгаа юм? Юугаараа онцлогтой юм гэдгээс яриа эхлэе. Тийм нөгөө сайн дурын сэтгэл зүйч хийж байгаа. Тэгээд бид нар бол одоо ингээ 3 дахь жилдээ хүүхдүүдийг ингээд энгийн хүүхдүүдийг аутизмтай хүүхдүүдтэй хойллоод ингээд бүлгийн үйл ажиллагаа зохион байгуулалт явуулж байгаа. Ер нь бол яаж холбогдсон бэ гэвэл нөгөө би эмнэлэгт ажиллаж байх үед үргэлжлүүлэгч хүүхдийн маань ээж нь хамтарч ингээ ажиллаж болох уу гэдэг санал тавиад тэгээд ажиллаж байгаа. Тэгээд ер нь нөгөө аутизмтай хүүхдүүдэд яг ийм салаа, скаутын яг энэ хөтөлбөрийг хамтарч ингэж хэрэгжүүлж байгаа нүр айгүй үр дүнтэй байгаа. Тэгээд аутизмтай хүүхдийн хувьд болохоор ерөөхдөө ийм нөгөө 3 хөгжлийн хоцрогдол үүсдэг байхгүй. Нэгдүгээр хэл ярианы хөгжлийн хоцрогдлууд байдаг. Хоёрдугаар нийгмийн харилцааны хөгжлийн асуудал байгаа. Тэгээд гуравдугаар болохоор яг хүүхдэд янз бүрийн байдлаар илэрдэг ийм давтагдмал үйлдэл эсвэл хэт явцуу сонирхол гэсэн ийм 3 шинж тэмдэг аутизмтай хүүхдийг одоо ийм онцтой байна гэхэд бас эдгээр хоцрогдлууд нь нөлөөлдөг гэж хэлэх юм да тийм. Тэгээд ялангуяа нөгөө аутизмтай хүүхдүүдэд энэ скаут хөтөлбөр нь өөрөө яг энэ 3 хоцрогдлыг нь багасгахад энэ 3 хоцрогдол дээр нь яг төлхөө дэмжлэг үзүүлэхэд аягүй чухал байгаа нь яг мэрэгжлийн үүднээс ингээ ажиглалт хийж байгаад харагдаж байгаа. Тэгэхээр мэдээ зөвхөн одоо дан ганцаар хүүхдийг хөгжүүлнэ гэхээр бас туслах бол яг юм скаутын хөтөлбөртэй хавсраад ингээд ер нь явуулахаар одоо энэ аутизмтай хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч байна. Яг та ингээд өөрийнхөө харж байгаа өнцгөөс яг туршлага юу вэ? Ямар өөрчлөлттэй? Тэгээ одоо яг миний тод санаж байгаа нь болохоор бид нар ер нь 100 болохоор их хвчлэн ингээд яг хөдөө ийм кемп туслангуудад аявих явдаг. Тэгээд бид нар 21 оны 100 билүү. Тэгээд нөгөө скаутын 30 дахь жилийн ийм цугларалт болж байсан аахгүй найрамдалтай бид нар хүүхдүүд авч яваа 5 хоног тэгээд одоо олон хүүхдүүдтэй хамт байрлаад тэгээд яг майханд өөртөө байрлаад өөртөө хоолундаа хийгээд тэгээ яг тийм байдалтайгаар бид нар 5 хоног жисэн. Тэгээ яг тэн дээрээ нөгөө аутизмтай хүүхдүүд маань хамт явсан. Тэгээд ээж аавдын хувьас болохоор нөгөө хүүхдээ ерөөсөө ингээд нөгөө баг айлтж үлдээж үзээгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд анхудаа ингээд 5 хоног тэгээ хөдөө яг хэм майхантай бороотой ч юм уу ингээд амар нартай гэж янз бүрийн тийм байгалийн сорилтод орж байгаа шүү хүүхдүүд явж үзээгүй учраас тэгээд хүүхдүүд явж үзэж байгаа ээж аавын зүгээс одоо хүүхдэд итгэх, хүүхд маань бие даах чадвараа сайжруулах хэрэгтэй юм байна, чадчихээн гэдэг тийм итгэлийг ээж аваалж авч байгаа. Дээр нь бид нар бас хамт ингэж явахаараа хүүхдүүд бас өөрсдөө бид нараас ингээд ээж аваасаа холч гисэн те бие даагаад ингээд явах боломжтой юм гэдэг итгэлийг бас хүүхэд өөрөө олж авч байгаа. Дээр нь нөгөө салаанд ингээ хамт байгаа энгийн хүүхдүүд маань аутизмтай хүүхдээ яаж дэмжих үү? Яаж одоо нөгөө уйлвал тайвшрах уу? Уйлсан бол тайвшруулах уу? Ээжигээ санаж ийн гэвэл яаж тайвшруулах уу гэдэг юм уу? Тэгээ тийм яг нөгөө юм амьдрал дээр болдог л яг өдөр тутмын харилцааны тийм процессууд явсан. Тэгээ тэндээс харахад бол хүүхэд бол ямар ч тэг хүнд бай эсвэл хөнгөнч одоо дотор янз бүр байгаа шүү дээ аутизмтай хүүхдүүд чинь тэгээд хөгжих бүрэн боломжтой байд юм байна гэдгийг бол бид нар харж байгаа байхгүй. Тэгээд яг тэр 5 хоногийн хугацаанд бол яг миний хамсан тэр нөгөө туршлага гэвэл яг ээж аавд бол 24 цагийн турш тэгээд эсвэл өчнөө олон жилээр ингээ аутизмтай хүүхдүүдтэйгээ байгаа нэг үедэл нойргоо хонох юм байна тий. Тэгээд одоо үгэнд орохгүй эсвэл юу гэдэг бүгд ингээл мянган хүүхд ингээл жагсаж байгаа байхгүй юу. Тэгэл бүгд чимээгүй ингээл тангараг өргөдөг ч юм уу яг ийм нөгөө цэрэгжилтийн байдалтай ийм үйл ажиллагаа болж байгаа бол яг нөгөө аутизмтай хүүхдүүд мал тэрийг ойлгохгүй хашгирдаг ч юм уу тий. Яг өөрийнхөө аавн чихэр аавна гэж уйлдаг ч юм уу. Ийм процесс болж байгаа. Тэгсэн ч гэсэн бид нар нөгөө тэр олон хүүхдүүдэд ийм онцлогтой хүүхдүүд байдаг юм байна. Бид нар дэмжих ёстой юм байна.
Тэгээ хамтраад ингээд хөгжих боломжтой юм гэдгийг ойлгуулснаар айгүй онцлог гэсэн. Тэгэхээр яг энэ скаут бүлэг тэгээд ийм аутизмтай хүүхдийн салаа байсан утга учир нэг эндээ гарч байгаа юм шиг санагдлаа. Тэгэхээр ер нь яг таны хувьд одоо энэ нэгээ сайн дурын сэтгэл зүйч хийгээд явж байгаа хугацаанд таны одоо яг ийм скаут энэ аутизмтай хүүхдүүдийг харах өнцөг ч гэдэм үү те ийм шинээр олж авсан ийм сонирхолтой талууд шинээр ийм одоо нүүр тулсан сорилтууд яг юу бэ? Тийм тэгээд би болохоор одоо 8 дахь жилдээ яг хүүхдүүд тэр дундаа яг тусгаар хэсэг хүүхдээр мэрэгшиж ажиллаж байгаа юм хүүхдийн сэтгэл зүйч байхгүй. Тэгээд одоо яг сүүлийн 2 жил бол яг аутизмтай хүүхдүүдийнхээ бие чадна бүлэгтэй ингээд хамтраад ажиллаа явж байгаа. Тэгээд яг энэ үед болохоор олж авсан туршлага юу гэх юм бол ер нь бол ингээд анх ингээ хүүхдтэй ажиллаж одоо сэтгэл зүйчээр сурж байгаа одоо яг ингээд ажиллаа явж байгаа энэ процесст бол арай өөр ялгаанууд байгаа байхгүй одоо жишээ нь би ингээд юмыг арай ингээд чөлөөтэй сэтгэдэг болсон ч юм уу те нэг юмд баригдахгүйгээр ингээд тэгээд яг ингээ өөрийнхөө байна гэдэг нь айгу гоё юм байна те өөрийнхөө байхын эрх чөлөөг ингээ илүү өөр дээр мэдрээд хүүхдүүдээс ингээ сурж байгаа ч гэдэг юм уу заримдаа ингээл нөгөө за энэ би одоо ингээл хашгирмаар ч юм эсвэл зүгөөтэй ингээд нэг тийм нийгмийн хэмжээг зөрчсөн ч гэсэн би нэг хиймээр байгаа нэг янз бүрийн мэдрэмжүүд өгдөг шүү дээ. Ингээл надад гоё л аваад би яадын чанга хэлгээч гэдэг юм уу эсвэл манай найз хөөрхөн бол би манай найз хөөрхөн гэж хэлмээр өгдөг ч юм уу. Тэнгүүтээ за хүн хараад байгаа юм байлиг. Эсвэл аутизмтай хүүхдүүд бол тийм байхгүй. Яг л нөгөө мэдрэмж ямарын шууд гаргадаг байхгүй. Ингээд хүнд яаж харагдах болмол гэдэг нэг чухал шүү дээ. Бид нар бол тэрнээс жоох ингээ айгаад байдаг шүү дээ. За хүн дэмий харагч байгаа мэдрэмжүүдэд дараад байдаг шүү дээ. Энд чинь өөрөө бас аюу сүрэг. Тэгээ тиймэрхүү байдлаар ингээд гой сурж байгаа юмнууд байгаа. Тэгээ дээр нь яг нөгөө сонирхолтой гэдэг юм уу ямар гэдэг тийм дурсамж гэвэл тэр нөгөө 5 хоног явж байхдаа би нэг хүүхдийг яг хариуцж аваад ингээд нөгөө өдөр шөнөгүй хамт явсан байхгүй юу. Тэгээ нөгөө хүүхд маань ингээд нөгөө юу агаад миний уцыг аваад нууцаар ингээд юм уу мэдээд тэгээ тоглоом татаж аваад тоглоод тэгээд би нөгөө багаар энэ тоглоомын устгая гээд бит хоёр нөгөө энэ айлуудын юм нөгөө лагрууд гэдэг чинь тэр завсаар ингээ хэсэг салхилж алхах явцдаа нэг 5 халгаач нэг 200 м алхаал нэг тоглоомын устгаал нэг тиймэрхүү байдлаар ингээ нэг аялал хийнгээ буруу дадлын ингээ багсгасан нэг тийм бас үйл явдал олж байсан. Тэгээ яг айлуудын дунд тэр модон дотор ингээ яг тэрэнд чинь бүх юм дэж амар чухал өөрөө татаад авцсан тий. Тэгээ тэн дээрээ магадгүй хэдэн оноо ч юм уу цуглуулсан байгаа. Тэнгүүтээ за энэ бол ингээ буруу байна хоёлаа нэг ингээ ашиглахгүй. За одоо ингээ тоглоомын устгалаа. Тэгээ өөр нь яг устгах тавчинд харуулад ч юм уу. Тэнгүүтээ ингээ хүүхэд өөр за буруу юм хийж байгаа мэн гэдгийг ойлгож байгаа. Хэдий ингээ нөгөө өөр дургу уйлаад ч гэдэг юм уу. Тийм байсан ч гэсэн алхангаа тэгж явж байсан үе болохоор надаас айгу тийм сонирхолтой мөртлөө тийм зөв туршлага олсон. Тэр аюу сонирхолтой санагдлаа. Зүгээр та ингээд яагаад заавал тэрийг ингээд дагуулаа явж байгаа устгаж байгаа юм. Зүгээр магадгүй ингээд та зүгээр ингээд ярьж сууж байгаа тайлбарлаж хэлээд тусдвал тэр хүн маш хүчтэй юм реакц үзүүлэх л байна. Тэгээд ингээд яг дагуулж гараад ингээ гоё газар ингээ талхаад тэгдэн ингээ нэгдүгээр зүгээр сэтгэл санааг нь тайвшруулж байгаа юм уу? Тэгээ анхаарлыг нь бас ингээ өөр зүйл рүү сарниулж байгаа юм уу? Яг ямар очиртай юм бэ? Тэгээд тэр үед бол нэг тийм бороотой нэг тийм өдрөөс ахгүй. Тэгээд ер нь нөгөө гадаа бол ингээл байнга л завгүй бүх юм цаг хугацааны дагуу ингээл үйл ажиллагаанууд явагдчихэдэг. Тэгээ нөгөө хүүхэд маань нөгөө утас байнга авах гад жоохон нөгөө хамаарлууд байдаг ер нь хүүхдүүдэд. Ер нь одоо зүгээр ингийн хүүхдүүдэд ч гэсэн байдаг шүү дээ. Ингээл утас үзгэлээдэг тий. Тэгээ тэрийг нөгөө бууруулахын тулд яг нөгөө утас руугаа ингээл анхаарлаа юу төвлөрүүлээ. Тэгээ тэрийг ингээд сарниулахын тулд ер нь яг утас бол би энд байхдаа ашиглахгүй мэн гэдэг ойлголт өгөхийн тулд явсан. Тэгээд эхлээл яг чулуун болоо шийдэл тоглож байгаа байхгүй. Тэгэл ингээл яг тийм процесс донд явж байхдаа л ингээ нэг нэгээр нь 5 тоглоом байсан санаж. Тэгээд нэг нэгээр ингээ устгаал. Тэгэл нөгөө сүултээ болохоор ингээ эхнийх дээр ингээл амар уурлаад тэгэл газар суугаал явахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү үйлдэл үзүүлж байгаа. Тэгээ ингээ аваанда ингээ 5 дахь дээр нь бол ингээ хариу үйлдэлийн тэр нөгөө сүрэг мэдрэмж нь арай багасаа ер нь бүгдийг устгах юм байна гэдгийг ойлгоод тэгээ битэр буцаад ирчихсэн байхгүй. Тэгээд тэр нь бол яг хөө тэр үйл ажиллагааны цаад болохгүй гэд нөгөө талаасаа бол яг түрүүний хэлдгээр нэг тийм тайвшруулах зорилготойгоор орчныг арай өөрчилж агаад тэгээд тийм нөгөө сүрэг дадлыг нь багасгаж ирсэн. Тиймэрхүү тарсамжууд байна. Тэр их сонирхолтой. Одоо зүгээр жирийн нөхцөлдөж ч гэсэн эцэг эхчүүд ингээ тийм сонирхолтой байдлаар магадгүй хүүхдээ юм сөрөг зуршлаас нь гаргаж болох юм шиг санагдаж байгаа юм. Тэгээ сая ингээд өмнөөс таны яриаг сонсож байхад би ингээд аутизмтай хүүхдийг баг энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн юм биш үү дээ гэж бодлоо л та. Яагаад гэхээр ингээд зүгээр яхаа бусдын нүдэнд жоохон онцгой харагдчих байж болно. Гэхдээ зүгээр тэр хүүхэд ингээ өөрийнхөө бүх юм мэдэрч байгаа зүйлээ ингээ өөрийнхөөрөө ингээ гаргаж чадаад шүү дээ.
Тэгээ айгүй хурдан. Тэнгүүт жишээ нь бид нар бол хизээш тэгж чаддгүй шүү дээ. За энийг юу гэж бодох вэ? Энэ яах вэ гэж айгүй боддог. Тэгэхээр энэ нь бол зүгээр юм одоо тэр аутизмын онцлог нь гэсэн үг. Нөгөө талаараа зүгээр тэр хүүхдийн хувийн зан чанартай ч гэсэн хамааралтай зүйл үү? Тий. Тэгээд ер нь бол нөгөө ингээд хүүхдүүдийг харахаар нөгөө юу сурж ийн гэдээ асуужсэн шүү дээ. Ер нь айгу тийм энгийн бодлогож байгаа хгүй нөгөө бид нар ингээд амьдралыг амар хүндрүүлээд ингээд тийм чахстай юм чахстай гэл жоохон тийм байдаг шүү дээ ер нь заримдаа тий. Тэгээд ялангуяа нарийн дүрм журам даах хэвээр хүмүүс тэр бол айгу хачаал өгөрч явдаг шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр аутизмтай хүүхдүүд бол яг гадна байдлаас бол аутизмтай байна гэдэг мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө гаргаж байгаа зан үйлээсээ л нөгөө энэ жоохон өөр хүүхдтэй шүү дээ. Тэгээд жишээ нь 8 настай хүүхдээ илгүүрт уйлж яах юм бол хүн гайхах шүү дээ. 2 настай хүүхдээ уйлвал өөр хүүхэд ингээ юм авах гал уйлсан байна гэх тий. Эсвэл 10 хэд настай болсон мөртлөө ингээ уйлж яах юм бол ямар сонин хүүхэд вэ тий ямар хүмүүжлэх хүн бэ гэж бодоод байгаа. Тэгмээд нөгөө хүүхэд маань бол яг нөгөө хөгжлийн хувьд арай жоохон хоцрогдолтой. Дээр нь нийгмийн харилцаанд орохдоо би ингэж болно болохгүй гэдгээ мэдэхгүй байгаа учраас тий иймэрхүү үйлдэлүүдээс мэрсэр байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг ингээд сонин байна хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй байна гэхээсээ илүү за ийм онцлогтой хүүхэд байгаа юм шиг байна те. Онцлогтой юм чинь ингэж байгаа юм байна гэдгийг нь айгу зөв ойлгол амар олон юм асуухгүй эсвэл юу гэдэг амар олон юм шаардахгүйгээр зүгээр ингээд чимээгүй өнгөрдөг ч юм эсвэл тусламж хэрэгтэй юм шиг харагдаж байвал яаж туслах уу гэж асуудаг ч юм уу те. Тэгээ тиймэрхүү байдлаар л хандах нь яг нөгөө хүүхдүүдэд айгу тусалж байгаа тийм том юу ах хөндлөнгийн хүмүүсийн хувьд л тийм. За тэгэхээр ямар ч хэсэг хүмүүс бол за юм янз бүрийн одоо өөр хандлага гаргаж ивэл ойлгож болох юм байна. Өөр одоо үнэхээр таны хувьд хүртэл ингээ гайхаж исэн ч юм уу тийм нэг онцгой юм характер гаргадаг тийм аутизмтай хүүхдэд та ер нь таарч исэн үү? Хүмүүс ингээд сонсвол гайхахаар ч юм уу хэрэг мэддгөө төрлийн. Тий. Ер нь бол нөгөө аутизм ч өөрөө одоо 1000 хүүхдэд л ахад 1000 л өөр ахгүй юу. Одоо тий хамгийн энгийнээр ханаад төрлөхэд бидний шинж тэмдгүүд ер нь төстэй байдаг шүү дээ тий. Одоо ингээд яг ямар юм тэрэн шиг бол биш. Яг гоо ер нь бол түрүүний хэлсэн юм 3 хоцрогдол байна. Гэхдээ хамгийн ингээд сонирхолтой одоо яг судлаач хүний үднээс харахад ингээд сонирхолтой гэдэг юм уу яг ингээд нэг одоо ажиллах тусам илүү сонирхол татгууз зүйл юу вэ гэхээр нөгөө тавтагдмал үйлдэл ахгүй юу. Хит явцуу сонирхол. Тийм. Тэгээд энэ нь болохоор саяхан би өчигдөр нэг пост уншижсэн чинь нөгөө янз бүрийн зураг зурдаг байсан хүүхэд маань яг дэлхийд газрын зураг зураад яг 1 жил болж байна гэд. Тэгээд яг газрын зурагт амар дуртай болол ингээл зураал байж байгаа. Тэр нь яг ингээ насан туршдаа үргэлжлэх юм уу мэдэхгүй. Нэг л өдөр нэг сонирхолгүй болол өөр амтан ч юм уу шал өөр юм зурдаг болчихдог байхгүй. Тэгээд яг надаа ингээ нэг тийм сонирхолтой санагдсан би сургалтууд дээр ч заримдаа жишээ татж ярьдаг юу гэхээр нэг 10 настай байсан санаж нэг хүүхэд ирж үйлчлэг авчаас аахгүй эмнэлэгт ажиллаж хахад тэгээд тэр хүүхдээ маань явцуу сонирхол бол юм өөр зүйл байсан. Тэгээд би хүмүүсээс асуухаар ерөөсөө тааж чаддгаа. Тэр нь болохоор юу байсан гэхээр би нөгөө ингээд тест хийлгэсэн чинь нөгөө хүүхэд маань жоохон хийдэг байхгүй. Тэгээд ээж нь болохоор тэгсэн. Чи сайн хийжүүл ээж нь ингээд нөгөө гандан дагуулж авна шүү гэдэг байхгүй. Тэс нөгөө хүүхэд маань амар хурдан хийсэн байхгүй. Тэгээд нөгөө хүүхэд маань юунд дуртай байсан бэ гэсэн чинь лам дуртай байсан. Тэгээд хит явцуу сонирхол нь тэр. Тэгтээ яагаад лам дуртай болсон юу нь гоё юм мэдэхгүй. Тэгтэл л өөрөө дуртай. Тэгээд нөгөө ээж нь ингээд заримдаа сайн хичээлээ хийгээ те ингээд урамшуул одоо хүүхд ингээд нөгөө тийм компьютер аавч гэдэг юм эсвэл тийм бөмбөг аавн те эсвэл ингээд тоглоомын төв тоглоно гэдэг штэ те тэр хүүхд бол тийм юм хүсдэггүй гандан орхол юм бол ингээд нөгөө хамаг гоё мэдрэмж авт юм шиг байгаа. Тэгэл ээжээ та надад тэгвэл нөгөө ийм бөмбөр авч өгнө гандан ийм бөмбөр гэдэг штэ те тийм юм авч өгөх юм уу гэл ингээд нөгөө хамгийн юм асууж байгаа хгүй ингээд нөгөө гутал байна өмд байна ингээд бүгдээр өөр өөр нэртэй бүгдийг мэддэг. Тэгээ тэднэрийг авч өгөх юм уу те намайг ингээд гандаа аваачих юм уу гэд баярлаад тэгээ бүр хамаг юм хийчихэж байгаа хгүй ингээд амар тултлан сайн хийгээд тэгээд гарч исэн тийм тохиолдол байгаа. Тэгээд ээжээс нь ингээд асуусан чинь ингээд YouTube дээр бол Google-тэй кино минууд хайж үздэг байгаа байхгүй юу багасаа л тийм байсан. Ингээд нөгөө бичээ сурцсан өөрөө тэгээд цам хараах гэж байн хайж үздэг. Эсвэл янз бүрийн нөгөө ном уншлаг үздэг. Тийм сонирхолтой хүртээсэн. Тэгээд яг хоо тийм үзшинүүд бол зөндөө тэгээд бүх хүүхдүүд одоо ингээд 5 хүүхдээ тавлаа л өөр юм сонирхдаг. Тэгээ ертөнц залгана нь өөр тийм байдаг. За тэгэхээр энэ хүүхдүүд бол үнэхээр сонирхолтой бидний бас бүр ойлгохгүй л ертөнц юм шиг байна. Тэгэхээр одоо та яг энд ингээд энэ бид чадна гэдэг бүлэгт одоо сайн дурын сэтгэл зүйч хийж явах үед ер нь одоо яг юм сонсогчтой одоо хоёулаа сүүлийн нөгөө ярилцлагынхаа төгсгөл та яг юу хэлхийг хүсэж байна? Энэ хүүхдүүдийн ертөнцтэй энэ хүүхдүүдийн тэр нөгөө онцлог байдал нь ер нь хүмүүс ямар талаас нь хараад ямар талаас нь ойлговол бүр хамгийн тэр гоё одоо жаргалтай гэх юм уу тэр хамгийн эерэг гоё талуудыг нь олж харж болох вэ?
Тийм тэгэхээр надаас ингээд нөгөө арай том болсон насан турсан тийм аутизмтай одоо найз гэх юм надаас арай жоохон дүү гэхдээ ер нь бол юм найзын төвшөнд харилцдаг тийм хүмүүсээс байдаг байхгүй. Тэгээд яг тиймэрхүү байдлаар л нөгөө би одоо яаж энэ хүний ертөнцийн одоо айлаа ганцаардуулахгүй байх уу тий. Тэр чинь нөгөө нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлаад байгаа учраас тийм ганцаардах мэдрэмж төрж байгаа. Дээр нь яг аль болох яг найзлыг очихоор жоохон дургуулдаг ингээд нүд рүү хардгуу ч юм уу тий ингээд хүрхээр жоохон дургуутдаг ч юм уу иймэрхүү байдлууд илэрхийлж магадгүй. Тэгтэл тэр хүнд ямар нэгэн дуртай юм байгаа хаа одоо сонсдог дуугаар нь дамжуулж яриа өрнүүлдэг ч юм уу тий. Тэгээ тиймэрхүү байдлаар харилцаа үүсгэх гэж оролдоход юм бол тэр хүнд бол аюу гой дэмжлэг байна гэж бодож байна. Тэгэхээр хамгийн энгийн зүйл нь бол хэрвээ аутизмтай хүнтэй тааруул юунд дуртай вэ гэдгийг хамгийн эхэлж мэдвэл зүгээр одоо янз бүрийн Minecraft ч юм уу тоглодог бол яг тэр тухайн яриад чи хэдэн оноотой юм ч гэдэг юм уу чи ямар байшин барьсан. Эсвэл юу гэдэг зураг зурдаг бол чи яг ямар өнгөөр зурах дуртай юм ч гэдэг юм уу. Тэгэхээр дуртай минь мэдх юм бол тэр хүнтэй харилцах хаалга үүд нэгтэж байгаа байхгүй. А хэрвээ мэдхгүйгээр би өөрийнхөө дуртай амиг тэр хүн тулгаад байвал харилцаад хэцүү болчдөг. Тэгэхээр хэрвээ аутизмтай хүүхэдтэй гэр бүлтэй найз ч юм уу тий эсвэл ингээд манай одоо хүүхдийн ингээд аутизмтай хүүхэд хэрвээ байдаг ч юм уу тий ямар нэгэн байдлаар мэддэг бол тэгэл дуртай ямиг нь л гоё дэмжиж өгвөл одоо харилцаад айгуу төхөн байх айгуу сайн дэмжлэг гэж бодож байна. Тэгэхээр ямар ч гэсэн энэ сонсогчдын маань хувьд их сонирхолтой зүйл болоо гэж бодож байна. Би жишээнээс ингээд яг яахстан бол гэл айгуух сандардын аутизмтэй хүүхэдтэй таарч хараа. Тэгэхээр энэ надад аюу хэрэгтэй зөвлөгөө байлаа. Сонсогчдын маань хувьд ч гэсэн маш хэрэгтэй зүйл хийсэн болоо гэж бодож байна. Тэгээ өнөөдөр манай хүүхэд радио дээр хүрэлцэн ирээд хүүхэд мэдээ хөтөлбөрийн маань энэ зочин ирлээ гэдэг болонд одоо хүрэлцэн ирсэн. Сэтгэл зүйч Нян Пагамда одоо маш их баярлалаа. Тэгээ таны цаашдаа ажилд амжилт хүсье. Бас энэ бид чадна гэдэг скаутын бүлгийн бүх хүүхдүүдтэй маш их амжилтыг хүсье. Та нартай одоо цаашдаа хийх гэж байгаа зүйлс нь одоо бүгдээрээ гоё сансан зүйлдээ одоо хүрэх болтугай. Тэгээ баярлалаа тань. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.